хангалттай байдаг. Тэгээд дээрээс нь нүнтэй болтын материал болон бусад хэрэглэлүүдийг хэрэглэх боломж муу. Энэтэй холбоотойгоор одоо гаднаас эмчнэр ирж үздэг онцлогоо явуулж байгаа маа. Түлэнхийн дасагт ирж байгаа иргэдийн 70-80%-ийг 0-5 насны хүүхдүүд эзэлдэг байна. За тиймээс Солонгос эмчнэр түлэнхийн сориу арилгах хагалгааг амьдралын түвшинд доогуур хүүхдүүдийг сонгон хийхээр болжээ. Түлэгдлийн дараах сориу үүссэн юм хүмүүс ирж үзүүлж байгаа. Түлэгдэлч өөрөө эргээд идэвхжлэн сорвчлаар идэвхждэг тий. За тэр сорвчлууд нь хайцангуй их бага янз янзын юм сорвчлал хүмүүс ирж байгаа л да. Хагалгаан дээр нэг амьдралын боломж юм уу 3 айлын хүүхдийг сонгож аваад хагалгааг нь үн төлбөргүй хийхээр төлөвлөсөн байгаа. Тэгээ өдөрт нэг 2 хагалгаа юм. Нийт 4 хагалгаа орхолоо. За өдөрт дунджаар 30 хүнд үзлэг онцлогоо хийх юм байна. Тиймээс мөнгөн гүр эмнэлэгт байрлаж байгаа түлэнхийн дасагт өглөөний 9 цагаас эхлэн 12 цаг хүртэл үзлэгт хамрагдаж онцлогоо хийлгэн зөвлөгөө авах боломжтой байгаа юм. Сүүлийн жилүүдэд нийслэл хот өргөжин дэлхийн хэрээр агаарын бохирдол автозамын ачаалал эрс нэмэгдсэн. За тиймээс энэхүү асуудалд Монголын залуучдын холбоо анхаарал хандуулж, ундаг дугуйтай Улаанбаатар төслийг боловсруулж, дугуй унах сонирхолтой хүүхэд залуусыг дэмжиж байгаа. Мөн энэхүү асуудалд төр засгаас анхаарал хандуулж, ундаг дугуйн замыг барьж байгуулахад тодорхой төсөв гаргаж дэмжих хэрэгтэй байна. Орон дулааны цаг ирсэн үед гадуур ундаг дугуй унаж зам эвлэгэнд оролцох хүүхэд залуус их болж эхэлсэн. Харин тэдэнд дугуй унаад явах зам байхгүй улмаас явгуунтай талбай булаацалдах шаардлага үүсч автомашины замаар хөдөлгөөнд оролцох боллоо. Гэвч үүнээс болж хүүхэд залуучууд тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шөргүүлэх, осол аваарах хэрэгэн гарах болсон юм. Энд ундаг дугуй унаж зам эвлэгэнд оролцож буй иргэд хамгаалтын малгай тогтмол хэрэглээд сурах, учирч болцгүй өрслөөс өөрсдөө хамгаалах хэрэгтэй байна. Дугуй хэрэглээ нэмэгдэж эхэлж байгаа. Тэгэхээр одоо нэг дугуйн соёл маань бас дагаад бий болж эхэлж байна. За энэ соёлыг нь анханаас нь яг замын хөдөлгөөний аюулгүй байдалтай тааруулаад энэ соёлыг нь дугуйчтай хүргэх хэрэгтэй. Ийм тул бид нар маш олон ажлуудыг төлөвлөж байгаа. За нэгт бид нар одоо энэ хамгаалтын малгай өмсөөч гэсэн шторкийг хүргэнэ. За хамгийн гол нь ундаг дугуйн одоо яг хууль заалтанд бол 14 нас хүрсэн тохиолдолд замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэсэн байна. Тэгэхээр одоо эцэг эхчүүдийн үйлчлэх гэдэг нь тэгэхээр хүүхдээ ундаг дугаар замын хөдөлгөөнд оролцуулж байгаа заавал хамгаалтын малгай өмсгөө. Хэрвээ шаардлагатай гэж үзэх юм бол одоо хөл гарны хамгаалтыг нь өмсгөө. Хүүхдүүд бол энийг заашгүй өмсөх шаардлагатай байхгүй. Дугуйн замтай болсноор нийслэлтийн өмнө долгомдож буй гарын бохирдол автомашины төвжирэл зэргийг тодорхой хэмжээнд бууруулахаас гадна иргэдийн эрүүл мэндэд дугуйн спортын хөгжилд чухал ач холбогдолтой юм а. Тиймээс энэхүү асуудал төр засгаас анхаарал хандуулж ундаг дугуй унаж буй иргэдийг дэмжих тал дээр тодорхой төсөв гаргаж дугуйн замыг барьж байгуулахад хувь нэмэр оруулах хэрэгтэй байна. Raindrops on roses and whiskers on kittens, bright copper kettles and warm woolen mittens, brown paper packages tied up with strings. These are a few of my favorite things. Cream-colored ponies and crisp apples. Таны хэмжилтийн түүхийг бичилсэж байгаа нь бидний бахархал. Хэрэглэгч та бүхэндээ баярлалаа. Gold Pen. These are a few of my favorite things. Хаврын өөр ороод сайхан байна. Сайхан. Дүүгийн тариа бодооны ажил сайн биз? Агүй. Хийж чадах юм